Бид хотдох монголчуудын төлөөлөгчид маань Бат Эрдэнэтэйгээ уулзах гад амьдарч байгаа асламжийн газарт нь ирчээд бамбуу хэмжээний ярилцлага авах гэж сууж байна. Тэгээд Бат Эрдэнэ өөрийнх нь тухай манай үзэгчтэй бяцхан төгнөлт асуултаа. Би Америкт олон жил ажиллаж байна. Олон жил болж байна. Тэгээд олон хотуудаар, олон штатуудаар ажилласан. Тэгээд миний сайхан шижин өвчин бол удам дагсан өвчин. Тэгээд би тэгээд энэ сайхрынхаа өвчнийг мэдхгүй их одоо олон жил тасралтгүй ажилласнаа энэ өвчин маань одоо улам өндрээд тэгээд өөрийн архаг дутагдал нүдний хараа муутай болж тэгээд хамгийн сүүлд нь одоо өглөө хүртэл одоо 2011 оны 12 сард тайрууллаа. Одоогийн байдлаар Бат Эрдэнэ маань 7 хоногт 2-3 удаа, доотлон 2 удаа диализд орох зайлшгүй шаардлагатай болсон байгаа. Диализд орохын тулд өнгөрсөн 7 хоногт миний харж байгаа. Энэ гартаа ингээд юуны диализын шат ингээд хэлэгдсэн байгаа. Явандаа энэ судсанд нь суулгасан гуурсаараа дамжуулж диализаа хийх юм байгаа. Яг одоохондоо болохоор эндээ юм нэг катетертай байгаа. Тэгээд энэ катетераар дамжиж одоо диализ нь өдөр тутамдаа бол хийгдэж байгаа. Та бүхэн харж байгаа ингээд баруун хөл нь өдөрөөсөө доош ингээд тайрагдсан байгаа. Өөрийнх нь хараа бол том байгаа. Ер нь би ерөнхийдөө энэ байдал бол нэлээд хүнд тоглолттой байгаа. Тэгээд өөрөө хүсээ бид нарыг Монгол руу явуулахад нь тусалж өгөөч, онгоцны билетэнд нь тусалж өгөөч, очоод эмчилгээний зардалд нь тусалж өгөөч гэсэн хүсэл монголчуудын холбоонд тавигдсан улмаас бид нэрээ яаж туслах вэ? Хэрхэн бид нэр чадхынхаа хэмжээгээр туслах вэ гэдгийг ярилцаж сууж байгаамаа. Тэг би энэ дозос маш их баярлж байна. Тэг бас би өөрийгөө ганцаараа юм уу гэж бодсон үгүй юм шиг байна. Олон монголчууд мэдсэн бол туслах юм шиг байна л да. Одоохондоо монголчуудтайгаа яас ойртон байгаагүй. Дандаа ажил төрөлхөөр ийш явчихдаг учраас тэг. Тэр яг хүнд тэр өвчин зовлон гэдэг чинь хэлж ирэхгүй хийсч ирдэг гэж манайхан ярьдаг тийм ээ. Тэг хүнд ч гэсэн өвчин зовлон бол тохиолдож болно. Тийм ээ. Тэгэхээр яг би бас тийг сонсон л доо өөрөө чинь бас ингээд аав чинь бас юм бас өвчтэй байж байгаа ингээд бодон дагсан гэж хэлж явах шиг байсан тий. Тэгээд бас ээж чинь өндөр настай ээж чинь Монголдо байдаг гэсэнтэй ээжийн талаар ярихгүй хэдэн настай ээж маань одоо 72 та. Тий. Манай эми одоо 98 тийм 100 хүрсэн. Тийм шиг л. Тий. Би бол одоо их санжин нэг хэлгээд 10 жил болсон. Америкаар нөр явж байхад би ийм зөндөө утсан. Үнэхээр сантим ээжигээ. Ээжгүй чинь ээжигээ хол явчихлаар араас нь өгүүлдэг. Тэгэхээр би чинь ийм дор орсон байх тийм ээ. Ингэж яхад одоо саналгүй яах. Тэгээ одоо нутаг уцыг гэж шийдсэн юу тийм ээ. Би тэгээд одоо яг үнэхээр л одоо ээж маань ээж одоо 100 хүрлээ ээж маань далгарчлаа. Ингээд одоо өөрөө энэ дээрээ 10 жил болчлоо. Одоо энэс л яах вэ? Өөрөө маш одоо хүнд архаг өвчтэй болсон. Магадгүй одоо ээжтэйгээ уулзах чадахгүй та тулах юм бол яах юм бол үнэхээр ингээд эмнэлэг болгоо эмчилгээ хийлгэж очих болгонд бол би тэгж бодогддог. Тэгээд би одоо Монгол руугаа буцъя. Ээжтэй очиё л гэж бодлоо. Тийм учраас та бүгдэнд нь хандаж надад туслаач гэж би ингэж хүсэж байна. Тэгэхээр бас
их эмзэг юм л да иймэрхүү юмыг сонсож явахд бол одоо өнөөдөр одоо хайр хоол газар те бидний монголчуудын маань нэг болсон бас те Бат Эрдэнэ маань ингээд одоо өөрийнхөө юм хуучтай өвчнөөс болоод хүлгүү болчиход одоо ингээд энэ асамжийн газар одоо энэ орон дээр ингээд утаад те ганцаараа хань одоо туслах хань алга өөр хүүхдээ энэ алга энэ гамбацтай холбоо маань дараагийн 5 дахь өдөр буюу 10 сарын 19-ний оройн 7:30 минут 7:30-аас UB кафе дээр нэг Бат Эрдэнэтэй зориулсан бяцхан хандрын тоглолт хандрын үйлчлэг зохион байгуул яг шийдэд байгаа. Тэгээд тэр нь мань өргөнөөрөө оролцооч гэж гуйхаар байна. Бид нараас юу аль 4 сараас хойш Бат Эрдэнэтэй Баатууны эртдүү ариунаас холбогдоод хэмжээнийхээ чадлаар бас туслая гэсэн үйл ажиллагаа өрнүүлээд яваад байгаа боловч бас үйл үр дүнтэй болохгүй байгаа шалтгаан нь болохоор бас нэгдүгээр хүний маань хуулийн статус бас нөлөөлж байна. Хоёрдугаар нийгмийн халамжид хамаарал бас асуудалтай байгаад байгаа. 2-3 газар руу бас аппликейшн бөглөөд хөлтөө болгоход нь туслая гэдэг 8 сард монголчуудын холбооноос кампайн хийгээд ЮНЕСКО-г байршуулаад кампайн ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар бол бас яг хангалттай $4,500 хэмжээний мөнгөс цугларч хэмжээгүй байгаа. Тэгэхээр одоо тэр энэ 10 сарын 19-ний тэр оройн хандвийн тоглолтод Бат Эрдэнэтэй одоо амьдралд нь одоо итгэл өгөөрэй хүмүүс минь ирж тийм ээ. Сэтгэлийн дэм өгөөрэй. Дэмийн өгөөрэй тийм. 5 төгрөгнөөс бас илүүгээр одоо Бат Эрдэнэхээ одоо тийм сайхан сэтгэлийн тэр хүмүүс одоо тэр орой манай бас авьяастангууд ирж шүлгээ уншин дугаад уулна тийм ээ. Тийм байгаа. Тэгэхээр одоо тэр өдөр бас хэдүүлээ дээнүүрийнхэн бүгдээрээ уулзцгаая. Та бүхэн бас Бат Эрдэнэний өнөөдрийн энэ байгаа байдлыг бол бас харж ойлгож байгаагаа одоо монголчууд бас биеиндээ иймэрхүү үеийн тусалж явал одоо бид нар цөөхөлхнэ шүү дээ. За ингээд би Колорадогийн монголчуудад баярлалаа. Надад ирж ярилцлага авч ингээд би Колорадогийн монголчуудад захиж хэлэхэд бол дандаа ажил бодоод ажил хийгээд иж бас болдгоо юм байна. Хүнд бас жоохон ч гэсэн өвчин товлон тусах юм болвол тэрийг заавал эмчлэгч харагдав. Заавалч